Хөвсгөл аймгийн Улаанхул руу хар дарахад сахиус төрийн бус байгууллагын тэргүүн удган булнаа маань оролцож байна. За тэгэхээр та бол улаачдын сорил 8 нэвтрүүлгийг ялагч болсон хүн. Энэ нэвтрүүлэг яг тийм үнэн шударга байдгүй. Би тэгэхээр сүүлийн үед сошиал орчинд энэ нэвтрүүлэг өөрөө шоу байсан, тавилттай байдаг байсан, мэдээлэл задардаг байсан. Тэгээ ялагч нь болсон цамын өргөсөн. Би бол энийг бол шударга явсан гэж бол миний зүгээс бол боддгоо. Мөн бас таны яг ялалтын тэр дугаарыг бас олж үзэж чадаагүй би. Шилдэг нөгөө 7 сүүлд нь үлдсэн байхгүй. Тэрэн дээр бид нарт болохоор нэг гэрээ байгуулна гэд одоо яригдчих штеп. Мөнгөний асуудал тийм ээ, мөнгө өгсөн авсан шипийн асуудал яригдчих штеп. Алтан гэрэлгаа та тэр чадам шанхур бүүгийн тэргүүн одноо шүүгч дангаа сүрэн зайран энэ хүмүүстэй та бид нар тохироо хийсэн үү? Энд одоо болоод өнгөрсөн зөв ч юм уу, буруу ч юм уу гэж энийх нь шүүх юм. Өөрөө бас донгод тэнгэр залдаг хүн. Өөрөө ингээд олон төмний өмнө ингээд тэнгэртэй хүмүүсийг шүүж байгаа хүн бас худлаа гэж болох байхгүй. Яагаад мөнгөний асуудал яригдээд байгаа шүү дээ. Мөнгө бол тодорхой хэмжээнд гарсан шүү дээ. Энэ нэвтрүүлэг үнэн зөвхөнд хүрэх ёстой. Ард иргэд чинь жинхэнэ бөө хүн гэж ямар хүн эндээс төрж гарч өчнөө болон харж байгаа хүлээлттэй.